Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс өсвөр үеийнхний бэлгийн боловсрал ба эцэгхийн оролцоо сургалтыг зохион байгууллаа. Шарын гол суманд өсвөр насны хүүхдтэй холбоотой бэлгийн гэмт хэрэг бүртгэгдсэнтэй холбогдуулан өсвөр үеийнхний бэлгийн гэмт хэргийн эрсдэл төртгөөс урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбар зөвлөлийн даргын удирдамжийн дагуу өсвөр үеийнхний бэлгийн боловсрал ба эцэгхийн оролцоо сэдвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын 2 болон 6 дугаар сургуулийн халах ангийн сурагчид болон эцэг эхийн төлөөлөл нийт 220 хүн хамрагдав. Сургалтаар ерөнхий боловсролын 2 дугаар сургууль харилцаа хандлага цахим соёлын өнөөгийн нөхцөл байдал, эрүүл мэндийн төв, өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсрал, цагдаагийн хэлтсээс хүүхдийн бэлгийн халдшгүй эрхийн талаар тус мэдээлэл өгч сургалт явуулан гарын авлага тарааж санал асуулга авлаа. Өсвөр үеийнхний аюулгүй орчин, зөв төлөвшөлт, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын оролцоо чухал. Иймд эрсдлээс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг уриалж байна.